Ивент тэтгэгч Хас банк. Нороо цохоод гэж. Нороо. Цогтой. Эмэгтэй хүн. За цохоо. За. За. Гоё. Гарч юм уу? За, сайн байна уу? Сайн байна уу? Хэн блэ? Уран заяа. Уран заяа. За, сандарч гин үү? Жохон сандарч байна. Бити сандар заяа. Дандаа өөрийнхөнтэйгөө цогөө штэ. Дандаа манай талынхан заяа. За, эсний ч юм байхгүй. За, уран заяа билнэ үү? Билээ. За. Амжилт хүсье. За. За, баярлалаа. Уран заяа уртын дуучны ангид сурдгуу, сураад төгссөн үү, сурах гэж байгаа юу? Сурж байгаад орхисон. Үе яагаад вэ? Багаас л дуулдаг гэсэн. Ер нь бүр цэцэрлэгтэй хаас л дуулдаг гэсэн. Тэгээд 10 жилийн төгсөөд 2002 онд соёл урлагийн их сургууль уртын дууны ангид ороод тэгээд яг төгсөж чадаагүй л дээ. Америк явж 2 жил ажил хийсэн. Тэгээ би чи 2008 онд уулын сургуультай сурах гэж ирсэн байсан. Тэгээд бас л болохгүй, амьдрал маань болохгүй хагаад Солонгос байсан. Манай нөхөр тухайн үед Солонгост байсан л да. Тэгэл олцсон ажиллал хийж исэн. Одоо цэвэрлэгч, угаагч юу гэдгийг тийм л ажил хийж исэн. Хэцүү шүү дээ ер нь л гадаад хүний нутагт ажил олж хийх. Тухайн үед сургуулийн хаяа явж исэн юм одоо өнөөдөр харамсдаг шүү дээ өөртөө. Сурж исэн бол өнөөдөр би урлагаараа яваад олны танил болцсон байх шиг билүү гэж боддог. Энэ тэмцээнд орж байгаагаар би оройтойгоо гэж бодож байгаа. Тийм буцаад урлагтаа эргэж орох үүд маань нэгж байгаа гэж бодож байгаа. Монголдо байх нь тэгээд илүү гоё байх юм уу? Эсвэл гадаадад амьдрах нь ер нь л яаж ч л байсан илүү гэж үзэж байна уу? Монгол байх нь л хамгийн аз жаргал. Ер нь хүний нутаг шиг сайхан юм ээдээ нь хорвоод ирчин байдгүй юм шүү дээ. Харин тийм ээ. За ойлгосон л болж. Эцэс тэгж ойлгосон шээ. Тий. Ишт ухаарсан чинь ухаантай л хүний шинж байна. Дуулалтын хувьд бол чи бол дуучин байх ёстой хүн бэ. Би миний бодлоор уртын дууг бол хүн болгон чадахгүй гэж бодож байна. Уртын дууг бол чамшиг авьяастай хүмүүс дуулж чаддаг юм байна. Баярлаа. Гэдэг. Маш том гэдэг. Юу гэвэл амны шигтэй хүн чинь ийм том амтай гэдэг тий. Ста нэрэ тасархай хоолоогоор дууллаа. Үннийг хэлэхэд бол. Баярлаа. За одоо манай шүүгчдийн санал шийдвэр. За, Чука. За миний хувьд чи ийм сайхан хоолойтой юм чинь. Чи дуучин л байх ёстой. Чи тэнцсэн. Баярлаа. Миний хувьд бас тэнцсэн. Баярлаа. Дэги.
Би бол эмэгтэй хүн өөрт байгаа эрдэнэсээ бол харамгүй гайхуулж явах хэрэгтэй гэж боддог. Тэнцсэн. За орон заяа. Олон додоо хэрэггүй. Ямар ч байсан нэгэнт ихлүүлсэн тэр сайхан авьяас чадварын урт замыг заавал сургуулийн төгсөж бүрэн гүйцэд төгөлдөр авьяас болгоорой. 4 тэнцтэй. Хавхад задаж зөндөө байхгүй. Тийм ямар ч юм Монголда байх ёстой юм байна. Би чи Монгол уртын дуугаа дуулдаг. Уртын дуу энэ ч байх ёстой гэдэг ойлгоно гэдэг чинь маш том ухаан баггүй тийм. Удаад гадаад удаадлаас ч өөрсөө хөрөнгө үнсний мэддэг. Бүр ингээд цаашаач яваад идэх хүмүүс байна шүү дээ. Ямар задаж. Тийм шүү дээ. Тэгээ явчих бас мэдэрч. Авьяаслаг монголчууд шоуны бусад сонирхолтой бичлэгийг үзхийг хүсвэл мэдээлэл хэсэгт байрлах линк руу орж шоуны YouTube сувагт нэгдээрэй.